Хуульч шууха барон ди Монтескигийн хуулийн амин сүнс бүтээлийн талаар танилцуулж байна. Танилцуулгыг даваа жаргал бэлтгэв. Барон ди Монтескийн 1689 оны 1-р сарын 18-ны өдөр Бритейд их Бордотой ойролцоо Францын баруун өмнө зүгт орших хотод язгууртан айлд мэндэлжээ. 1708 онд Бордо хотын хуулийн сургуулийг төгссөн. Үүний дараагаар тэрээр Бордо хотын парламентын зөвлөх албан тушаалд томилогдож шинжлэх ухааны академид элсэн байна. Энэ хугацаанд тэрээр Пирсийн захиад зохиолоо бичсэн юм. Монтески Унгар, Итали, Голланд, Англи зэрэг орноор аялж ромчуудын мандан бадрал хийгээд үндэстэн шалтгаануудын тухай хуулийн амин сүнсийг өмөөрхөө бүтээлүүдийг туурвсан. Барон ди Монтески 1755 онд таалалт өгсөжээ. Хуулийн амин сүнс бүтээлийг туурвахад Монтескид тухайн цаг үе төр нийгмийн уур амьсгал, тэр дундаа Францын хувьсгал, түүний Европын орнуудаар хийсэн аялал зэрэг нь томоохон нөлөө үзүүлсэн юм. Түүний дэвшүүлсэн засаглалын хэлбэрүүд, институтуудын талаарх судалгаа нь бус төрийн онол, эрх зүйд томоохон түлхэц болжээ. Хуулийн амин сүнс бүтээл нь түүх, бус төрийн шинжлэх ухаан, антропологи зэрэг олон салбар шинжлэх ухааны асуудлуудыг тусгасан. Бүтээлээрээ дэвшүүлсэн санаанууд орчин үеийн улс төрийн сэтгэлгээ, олон орнуудын үндсэн хуулийн суурь загвар болсон гэж үздэг. Хуулийн амин сүнс бүтээл нь улс төрийн онолын зарчмуудыг судалж, эрх мэдлийн төвлөрлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хяналт тэнцвэрийн тогтолцоог судалсан бөгөөд цаг уур соёл, түүхэн нөхцөл байдал зэрэг хууль тогтоомж засаглалыг бүрдүүлдэг олон янзын хүчин зүйлсийг онцлон тэмдэглэсэн билээ. Эрх мэдлийн хуваарлалт, эрх чөлөөг хадгалах, дарангуйллаас урьдчилан сэргийлэхийн тулд гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлүүд нь хувь хүний эрхийг хамгаалах, нийгэм дэх тогтвортой байдлыг хангахад хуулийн гүйцэтгэх үүргийг авч үздэг. Монтескигийн дэвшүүлсэн санаануудын хамгийн чухал нь хууль тогтоомжийг нийгэм бүрийн өвөрмөц нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохицуулах зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэж, засаглалын талаарх нарийн ойлголтыг бүтээлдээ тусгасан явдал юм. Бүтээлд гарах онцлог үг хэлхийн талаар танилцуулъя. Virtu. Латин үгнээс гаралтай бөгөөд уул үгийн анхдагч санаа нь эр хүний эрхэм чанарыг хэлдэг. Уг номонд улс төрийн virtu буюу улс эх орноо хайрлах хайр гэсэн утгатайгаар тусгагджээ. Улс төрийн virtu нь сэтгэлийн өвөгдөл болохоос олж авдаг мэдлэг биш юм. Аристократ. Эртний грек хэлний авестос буюу шилдэг, queros буюу эрх мэдэл гэсэн хоёр үгнээс гаралтай аристократ хэмээх ухагтхууныг 16 дугаар зууны латин тойл бичгүүдэд хамгийн шилдэг хүмүүсээр удирдуулдаг төрийн байгууллагын хэлбэр гэж бичжээ. Аристократ бүгд найрамдах улсад эрх мэдэл цөөнхийн гарт байдаг байна. Деспот. Эртний грек хэлний despots буюу эзэн гэх үгнээс гаралтай бөгөөд анх 12 дугаар зууны ихэнх үеэс Византийн эзэнт гүрэнд хэрэглэгдэж эхэлжээ. Деспот засаг гэдэг нь тодорхой бүлэг, эсвэл тодорхой нэг хүн хэмжээшгүй эрхээр улсаа удирдах систем юм. Номын тэргүүн хэсэгт хуулиудын тухай, засгийн газрын мөн чанараас шууд үүдэн гарах тухай хууль, 3 хэв шинжит засгийн зарчим, хүмүүжлийн хууль засгийн зарчимд нийцэж байх тухай, хууль тогтоогчийн боловсруулсан хууль засгийн зарчимд нийцэж байх тухай. Засгийн газрын төрөл бүрийн хэлбэрээс үүдсэн зарчим нь иргэний хийгээд эрүүгийн хуулийн энгийн шинж байдал, хэрэг шүүх хэлбэрт болон ял онооход хэрхэн нөлөөлдөг талаар. 3 хэв шинжит засгийн өөр өөрийнх нь зарчим тансаглалын эсрэг хуульд хийгээд эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд нөлөөлсөн тухай. 3 хэв шинжит засгийн зарчим завхардаг тухай өгүүлнэ. Ардчилсан бүгд найрамдах улсын дээд эрх мэдэл нь ард түмэнд байх бол аристократ бүгд найрамдах улсын дээд эрх мэдэл нь тодорхой бүлэг хүмүүст байна. Хаант улсын хувьд хаан нэгэнд тогтоосон үл хувирах хууль гаргана. Харин деспот улсад ганц хүн дүр зоргоороо шийдвэр гаргах ба товчхондоо хууль дүрмгүйтэй адил байна. Мөн чанар болон хуулийн хувьд ардчилсан бүгд найрамдах улсад бүх ард түмэн хуулиа гаргаад байнгын хууль болгох нь ард түмнээс шалтгаалдаг. Аристократ бүгд найрамдах улсад эрх мэдэл тодорхой хэдэн хүмүүст л байдаг тул тэр хүмүүс хууль гаргана. Хаант улсад завсрын маягтай, аялдан дагсан хараат маягийн эрх мэдэл өгөгдсөн байх ба хаан үндсэн хуулийн өмнөөс төр барьдаг. Хуулийг хамгаалах байгууллага нь ердөө л улс төрийн зөвлөл байна. Харин деспот улсад засгийг ганцаараа эзэмшдэг, нэг хүн өөр нэг хүнд тухайлбал визирт эрх мэдэл олгож амархан шийддэг. Визирийн албан тушаал бий болгох нь энэ улсын нэгэн үндсэн хууль болдог байна. Зарчмын хувьд ардчилсан бүгд найрамдах улсад virtu их шаарддаг. Хууль хэрэгжүүлэгч буюу хууль хэрэгжүүлэхийг алддаг хүн өөрөө хуульд захирагддаг тул хариуцлагыг өөрхөө мэддэг. Аристократ бүгд найрамдах улсад virtu хэрэгтэй, ард түмэн сурвалжтнуудад хуулиар баригддаг.
Сурвалжит ноёдууд ашиг сонирхлын үүднээс нэг давхарга болдог байна. Энэ давхарга бусдыг дарлахаа төвөггүй гүйцэтгэдэгч өөрсдийгөө хазаарлахтаа мөн. Хаант улсад вирту маш бага харин нэр төр маш их хэрэгтэй. Нэр төрийн мөн чанар нь аливааг дээрх онцгойлон хүндэтгэхийг шаарддаг байна. Философийн үүднээс үзэхэд улсын бүх хүчийг хөдөлгөөн оруулдаг гагцхүү нэр төр бол хуурамч, гэвч энэ нэр төр нийгэмдээ ашигтай. Харин деспот улсад вирту байхгүй, нэр төр бол аюултай гэж үздэг. Хамгийн хүчтэй хөдөлгөгч хүч бол айдас, ард түмнийг хуулиар амбан ноёдын үзмжээр шийтгэдэг. Айдсаар хамаг зоригтнуудыг мөхөөж нэр алдрыг өчүүхэнч атгаа очийг унтраадаг байна. Номын дэд хэсэгт батлан хамгаалахтай холбогдсон хуулиудын тухай, давших хүчинтэй холбогдох хуулийн тухай, төрийн тогтолцоотой холбогдох улс төрийн эрх чөлөөг тогтоох хуулиуд, улс төрийн эрх чөлөөг иргэний харилцаанд буй болгодог хуулийн тухай, татвар хураах ажил, улсын орлогын хэмжээ хоёрын хамаарал нэг талаас, нөгөө талаас энэ нь эрх чөлөөтэй хэрхэн уялдах тухай байна. Монтескийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн 3 салгаж хуваарлсан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл сурвалжтнууд болон ард олноос сонгогдсон төлөөлөгчд байвал бүгд найрамдах улс байна. Ард түмэн өөрөө өөрийгөө залах ёстойч засгийн үйл ажиллагаанд төлөөлөгчөө сонгохоор хязгаарлагдана. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хаан өөртөө авч, шүүх эрх мэдлийг харьяа талбартуудаа даатгсан байвал хаант засаг байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх бүгд нэг хүн эсвэл бүлэг этгээдэд байвал хэмжээшгүй дарлал буюу деспот засаг байна. Гутгаар хэсэгт цаг агаарын мөн чанартай уялддаг хуулийн тухай, иргэний боолчлолын хууль цаг агаарын мөн чанартай хэрхэн холбогдох тухай, гэрийн боолчлолыг зохицуулдаг хууль цаг агаарын мөн чанартай хэрхэн холбогддог тухай, улс төрийн боолчлолын хууль цаг агаарын мөн чанартай хэрхэн холбогддог тухай. Хууль нь аливаа үндэстний ерөнхий үзэл санаа, зан суртахуун, хандлагыг бүрдүүлдэг зарчимтай хэрхэн уялддаг тухай бичжээ. Оюун ухаан, зүрх сэтгэлийн хүсэл зориг нь янз бүрийн цаг агаарын нөлөөгөөр онцгой өөр гэдэг нь үнэн бол хууль нь энэ шинж чанарын ялгууртай нийцэж таарна. Хөрсний онол хүрээлэн буй орчиндөө нөлөөлдөг. Газар зүй онцлог байдал нь үндсэн хуульд нэвт шингэсэн байдаг. Хүн бол зөвхөн нийгмийн амьтан биш, түүний анхдагч шинж чанарыг санах хэрэгтэй гэжээ. Хүнийг нийгмийг цаг уур, хөрс судлалаар тайлбарласан. Хүйтэн цаг агаартай газар нутгийн хүмүүс чирэг, бие бэлтэр сайтай байна. Тийм ч учир хүмүүс нь идэвхтэй, засаглалын хувьд бүгд найрамдах улс байна. Халуун цаг агаартай газар нутгийн хүмүүс залхуу, халтуурддаг, боолын сэтгэхүйтэй байна. Тиймийн учир деспот засагтай байдаг байна. Хууль бол хүний оюун ухаан мөн бөгөөд газар дэлхийн бүх улс түмнийг засагладаг. Хууль ард олны тусын тулд бүтээгддэг бөгөөд ард олны мөн чанартай нэгт уялддаг байх ёстой. Хууль тухайн засгийн мөн чанар, зарчимд нийцэж байх ёстой. Хууль тухайн орны газар зүйн шинж чанар, цаг агаар, газрын хөрсний чанар, байршил, нутаг дэвсгэрийн хэмжээ, амьдралын хэв маяг, төрийн тогтолцоо, худалдаа, зан суртахуун, хандлагад нь нийцэж байх ёстой байна. Хуульч шууха барон ди Монтескигийн хуулийн амин сүнс бүтээлийн талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт эрх зүйн социолог судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.